Дэлхийд дахин эмэгтэйчүүдийн эрхийн зөрчил нэмэгдэж байгааг нэгдсэн үндэсний байгууллагаас анхаарууллаа. Эрчүүдийн дундад цалин 2.3 сая төгрөг бол эмэгтэйчүүдийнх 1.7 сая төгрөг буюу 600 мянган төгрөгийн зөрүүтэй байна. Жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн өмнө зээлийн барьцаа хөрөнгө зээлийн өндөр хүү тулгамдж байна гэлээ. Монгол банк бодлогын хүүг 2.1 хувиар өсгөж 12% хүрэглээ. 6 дахь өдрөө үргэлжиж байгаа ногоон автобусны шүүх хурлаа хэрэгт холбогдсон этгээдүүд өөрсдөө хамгаалах гэж оролцсоор байна. Оройн дөрвийн үзэгчтэй Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хэлбэр эхлэхэд бэлэн боллоо. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр энэ 7 хоногийн бям гарагт тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан нэгдсэн үндэсний байгууллагаас өнгөрсөн 30 жилийн хугацаанд дэлхийд дахинд охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлд хэр ахиц дэвшил гарсан байгаа тухай тайлан мэдээг танилцууллаа. Дэлхийд дахинд эмэгтэйчүүдийн парламент дахь төлөөлөл 1995 оноос хойш 2 дахин нэмэгдэж, нийгэм хамгааллын үйлчилгээнд хамрагдсан эмэгтэйчүүдийн тоо 2010 оноос хойш 3 дахин өссөн зэрэг олон эерэг үр дүнгууд байгаа жилээ. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт хуулиар хамгаалагдсан эрх, нийгэм хамгааллын үйлчилгээнд хамрагдах хувь хэмжээ эрэгтэйчүүдийнхээс доогуур хэвээрсээр байна. 1995 онд Бээжин хотноо болсон дэлхийн эмэгтэйчүүдийн 4-р баг хурлаар 189 орны дэмжлэгтэй батлагдсан Бээжингийн тунхаглалын 30 жилийн энэ онд тохиож байна. Нэгдсэн үндэсний байгууллагын эмэгтэйчүүдийн байгууллагын зүгээс өнгөрсөн 30 жилийн хугацаанд дэлхийд дахинд эмэгтэйчүүдийн эрх хамгаалалд гарсан ахиц дэвшлийг үнэлэхэд судалгаанд хамрагдсан 159 улсын 4/1-т нь эмэгтэйчүүдийн эрх хамгаалал буурсан байгаа нь харагджээ. 1995 оноос 2024 хүртэлх хугацаанд дэлхийд даяар гендерийн тэгш байдлыг дэмжих зорилго бүхий хууль эргэцэн реформ 1531 удаа хийгдэж, дэлхийн улс орны 88% нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл сэргийлэх хууль дүрмүүдийг шинээр баталжээ. Гисэн хэдий ч эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн эдэлдэг хуулиар хамгаалагдсан эрхийн ердөө 64%-ийг л эдэлж чадаж байна. Мөн нийгэм хамгааллын үйлчилгээнд хамрагдаж байгаа эмэгтэйчүүдийн тоо 2010 оноос хойш 3 дахин нэмэгдсэн хэдий ч одоо хүртэл дэлхийд дахинд 2 тэрбум эмэгтэйчүүд нийгэм хамгааллын үйлчилгээ авч чадахгүй байгаа юм. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах төвшөндөх оролцоо огцом нэмэгдэж, парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 2 дахин нэмэгдлээ. Гисэн хэдий ч парламентын 4 гишүүн тутмын 3 нь эрэгтэйчүүд байгаа нь эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай хിവэрэ байгааг харуулж байна. Ажлын байрны орчин дахь гендерийн эрх тэгш байдлын тухайд 25-аас 54 насны эмэгтэйчүүдийн 63% нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол энэ хэмжээ эрэгтэйчүүдийн хувьд 92%-тай байгаа юм. Мөн хүүхдээ харах, хоол хийх, цэвэрлэгээ хийх зэрэг цалингүй асрамжийн төрлийн ажил үйлчилгээ хийж байгаа эмэгтэйчүүдийн тоо эрэгтэйчүүдээс 2.5 дахин илүү байна. Эдийн засаг нийгмийн хөгжилд ороо улс оронд эмэгтэйчүүдийн эрхийн зөрчил газар авдаг. Одоогийн байдлаар нийт охид эмэгтэйчүүдийн 10% нь ядуурлын шугамаас доогуур хэд ядуу ангилалд багтах орчин нөхцөлд амьдарч байна. Энэ үзүүлэлт 18-аас 34 насны эмэгтэйчүүдийн хувьд бүрч их буюу 24%-тай байгаа юм. Сүүлийн жилүүдэд дэлхийд дахинд зэвсэгт мөргөлдөөн дайн дажин эрс нэмэгцээ. Үүнийгээ дагаад 2022 оноос хойш зэвсэгт мөргөлдөөнтэй холбоотой бэлгийн хүчирхийлэл 50%-аар өссөн байна. Харин тэдгээр хохирогчдын дунд эзлэх эмэгтэйчүүдийн хувь хэмжээ 95% байна. Түүнчлэн гэр бүлийн орчин дахь хүчирхийллийн хохирогчдын дийлэнх нь мөн адил эмэгтэйчүүд байгааг дэлхийд дахинд 3 эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа аль нэг үед гэр бүлийн орчинд бэлгийн болон бие махбодын хүчирхийлэлд өртсөн байдгаас харж болно. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр энэ 7 хоногийн бям гарагт тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан нэгдсэн үндэсний байгууллагаас өнгөрсөн 30 жилийн хугацаанд дэлхийд дахинд охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлд хэр ахиц дэвшил гарсан байгаа тухай тайлан мэдээг танилцууллаа. Дэлхийд дахинд эмэгтэйчүүдийн парламент дахь төлөөлөл 1995 оноос хойш 2 дахин нэмэгдэж, нийгэм хамгааллын чиглэлийн үйлчлэгэнд хамрагдсан эмэгтэйчүүдийн тоо 2010 оноос хойш 3 дахин өссөн зэрэг олон эерэг үр дүнгууд байгаа ч гэлээ. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт хуулиар хамгаалагдсан эрх, нийгэм хамгааллын үйлчлэгэнд хамрагдах хувь хэмжээ эрэгтэйчүүдээс доогуур хэвээрсээр байна.
Жил бүрийн 3 дугаар сарын 8-ны өдрийг бүх нийтээр амарч өнгөрүүлдэг. Учир нь манай улс үндэсний баяр болгосон 27 улсын нэг. Анх эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр нь хүйсийн тэгш эрхийн төлөө эхэлж байсан ч энэ ялгааг төдийлөн арилгасангүй. Манай улсад хөдөлмөр эхэлж байгаа эрэгтэй эмэгтэй хүмүүсийн цалингийн ялгаа улмал холцоор байна. 2001 онд цалингийн зөрүү 12% байлаа. Үүнээс хойш 20 жилийн хугацаанд энэ зөрүү 2 дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 24%-аар бага цалин авдаг. Энийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл эрчүүдийн дундад цалин 2.3 сая төгрөг бол эмэгтэйчүүдийн 1.7 сая төгрөг байна. Ингээд дундад цалингийн ялгаа нь 600 мянган төгрөг байгаа юм а. Харин бусад улс орны дундаж зөрүү нь 20% байдаг. Ингэснээр манай улсын эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн цалингийн зөрүү дэлхийн дунджаас доогуур байгаа юм а. Гэхдээ энэ ялгаа улс орон бүрт харилцан адилгүй. Эмэгтэйчүүдийн баярыг албан ёсоор тэмдэглэдэг болон тэмдэглэдэггүй орнуудыг харвал эрс тэрс ялгаа ажиглагдана. Тухайлбал албан ёсоор тэмдэглэдэг Евроаз буюу Орос улбаны улс зэрэг орнуудын цалингийн зөрүү дэлхийн дунджаас хамгийн их байдаг. Үүнд Монгол улс мөн багтаж байгаа юм а. За эдгээр орнууд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг үндэсний баяр хэмээн тэмдэглэдэг. Харин Мадагаскар болон бүгд найрамдах Хятад ард улсын эрэгтэй эмэгтэй хүмүүсийн цалингийн зөрүү дундаж хэмжээнд байдаг. Учир нь энэ өдөр эмэгтэйчүүд нь тал өдөр л амарна гэж хуульчилжээ. Албан ёсоор тэмдэглэдэггүй орнуудын хувьд цалингийн зөрүү нь харьцангуй бага. Үүнд Бразил, Португал зэрэг улс орнууд огт амардаггүй байна. Энэ улс орнуудад албан ёсоор үндсэн хуультай эмэгтэйчүүдийн баярыг амарч өнгөрүүлнэ гэж тусгаж өгөөгүй ч ард иргэд нь өөрсдөө эмэгтэйчүүдийн баярыг өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлдэг байна. За өнгөөр ялган будагдаагүй бусад улсуудын хувьд албан ёсоор хуульдаа тусгаж өгөөгүй мөн иргэд нь өөрсдөө ч өргөн тэмдэглэдэггүй юм а. Харин эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг Азийн орнууд хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг нь эндээс харагдаж байна. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг хамгийн анх Америк нэгдсэн улсын эмэгтэйчүүд эрчүүдтэй ижил цаг ажиллахаас гадна ижил цалин авахын тулд эхлүүлсэн байдаг. За эхлэлийг нь тавьсан Америк нэгдсэн улсын хувьд цалингийн зөрүү дундаж хэмжээнд байгаа юм а. Харин манай улс хараахан энэ хэмжээнд очиж чадсангүй. Нийт аж ахуйн нэгжүүдийн 43% нь эмэгтэй удирдлагатай. Энэ бол бага багаар нэмэгцээр байгаа тоо юм а. Гэвч цалин ус авдаггүй гэрийн ажлаа амжуулдаг хүмүүсийн 75% нь эмэгтэйчүүд. Өөрөөр хэлбэл 10 хүн тутмын 7 нь гэртээ ямар нэгэн цалин хөлсгүйгээр хөдөлмөр эрхэлж байгаа юм а. Залуу жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн өмнө тулгарч байгаа хамгийн том асуудал бол барьцаа хөрөнгө зээлийн өндөр хөв байгааг хэлж байна. Тиймээс зээлийн хөвг бууруулах, татврын орчинг таатай болгох зэрэг дэмжлэг хэрэгтэй байгааг онцоллоо. Тухайлбал Монгол орны говийн бүсэд амьдарч байгаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хөвчлэн аялал жуулчлал, худалдааны чиглэлээр бизнес эрхэлж байна. Тэдэнд тулгарч байгаа гол асуудал нь холоос бараа бүтээгдэхүүн тээвэрлэж ирэх тээвэрлэлтийн зардал өндөр байдаг байна. Мөн дэд бүтцийн асуудал тулгарч байгааг хэллээ. Аялал жуулчлалын чиглэлээр бол дэд бүтц асуудал маш хэцүү байдаг. Одоо зам тэгээд одоо цахилгаан энэ асуудал бол маш хэцүү. Одоо өвлийн улиралд бол өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бол одоо халаалт цахилгаанаас эхлүүлээд маш их дарамттай юм би одоо цахилгааны төлбөр нэмэгдээд энэ бүхэнд бол одоо яг аялал жуулчлалын бизнес үйл ажиллагаа явуулж байгаа улсууд бол бас их дарамттай хэцүү байдаг. Үүнээс гадна дотоодын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гоо брэнд 40 гаруй ажилтнтай нэмэн өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд 10 гаруй жил болж байна. Тэд Монголдо ургасан ургамал жимсийг ашиглан эх орондоо 100% органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. За тэдэнд тулгарч байгаа хамгийн том асуудал нь татврын таагүй орчин болохыг хэлж байна. Бизнес эрхлэхэд тулгарч байгаа олон асуудлууд байдаг. Тэгээд энэ дотроос хамгийн хүнд хэцүү санагддаг нь бол татрын бодлого жоохон хэцүү санагддаг. Яагаад гэвэл нөөтийн дарамт тэгээд хоотын үр ширх гээд маш олон асуудлууд бидэнд тулгарч идэг. Монгол улс үйлдвэрлэгч орн биш учраас гаднаас бараа оруулж түүнийг зах зээлд борлуулах бүртээ инфляцийг хөөрөгдүүлэх шалтгаан болдог. За тиймээс дотоодын бизнес эрхлэгчдэд дэмжсэн бодлого боловсруулж татврын орчин дэд бүтээс хөрөнгө оруулалт зээлийн өндөр хүү зэрэгт анхаарах шаардлага байгааг залуу бизнес эрхлэгчид онцолж байсан юм а. Бичигдээгүй хууль гэдэг шиг манай улсад баярын өдрүүдээр бараа бүтээгдэхүүн тэнгэр татдаг нь үнэ. Жишээлбэл өнөөдөр л гэхэд нэг ширхэг 8,000 төгрөгөөр худалдаалагддаг сарны цэцгийн үнэ 10-аас 13 мянган төгрөг болтлоо өсчээ. Энэ нь нэг ширхэг сарны үнэ 60 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Иймэрхүү дур мэдэн үнийн хөөргөдөл үүсгэж байгаа аж ахуй нэгж хуулийн этгээдэд тооцох хуулийн нарийн зохицуулалт арга хэмжээ манай улсад хэрэгжидэгвэ.
Цэцэгний нь бол нэдлэн жилийн бодол нэг амар өсөлт бол байхгүй. Яг л хэвийн хэмжээнд 8,000-аас 8,500 хооронд байгаа. Нэдлэн бас л яг энэ хвцээсэн. Яг л үний бол барьж байгаа гэсэн үг. Өсөлт бол байхгүй. Цэцэг төв дээр нэг ширхэг сарнайг 8,000 төгрөгөөр борлуулж байгаа гэж хэлсэн ч бодит байдал дээрээ 10,000 төгрөгөөр зарж байна. Үнэн нь байнга тогтвортой байх ёстой дэлгүүр хүртэл ингэж нэмжээ. Харин гудамж талбайгаар зарагдаж байгаа нэг ширхэг сарнайны үн 13,000-аас 15,000 төгрөгийн хооронд хэлбэлцэж байна. Ер нь тэгээ жоохон өндөр л ах шүү. Нэг сарнаа бол тэгэл хамгийн эмтхэн 10 гэж ах шиг шүү дээ. Тэрнээс дэшээ тэгэл баглаад цэцгүүд бол ер нь тэгэл хамгийн эмтхэн 60-аас дээш шиг янз янз. Яах вэ? Боломж нь. Сая би энэ цэцгийг 100,000 гараад байна. Тэгээ ер нь үнэтэй талдаг. Тэгээ ганц баяр гэдэл авах шүү дээ, тийм ээ. Манай улсын хууль тогтоомжинд хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хэд хэдэн залтууд байдаг. Тухайлбал хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн 4-р бүлгийн 16 дугаар зүйлийн 1-2-т хэрэглэгч зах зээлээс эрэлт хэрэгцээндээ нийцүүлэн хямд, аюулгүй, зохиох чанарын бараа сонгон авах эрхтэй хэмээн заасан байдаг ч нөгөө талаас үндэслэлгүй үнийн хөөрөгдөл үүсгэж байгаа жижиг дунд бизнес эрхлэгчдэд ямар нэг хариуцлагыг төдийлөн тооцдоггүй. Угтаа бол энэ асуудалтай холбоотой гомдол саналыг иргэд монополийн эсрэг газарт гаргадаг байх шаардлагатай. Харин иргэдийн гомдол саналын дагуу тухайн газарт шалгалт хийж зохиох арга хэмжээг авч ажиллах ёстой. Бусад улс орнууд ч энэ системээр ажилладаг учраас үнийн хөрөгдөл үүсдэггүй байна. Гэтэл манай улсад иргэдэн ч гомдол гаргадаггүй, хариуцсан байгууллагын ч зах зээл дээр зөвхөн монопол байгаа аж ахуйн нэгжид үнэ үндэслэлгүй нэмсэн тохиолдолд торгууль ногдуулдаг. Харин жижиг дунд бизнес эрхлэгч нарт тэр бүр хариуцлага яриад байдаггүй. Өөрөөр хэлбэл баяр дагсан үнийн хөөрөгдөлд холбогдох байгууллага болон иргэдийн тавих хяналт анхаарал сул байна гэсэн үг юм. Энэ асуудлыг манайх 2010 оны өрсөлдөөний тухай хуулиар зохицуулж байгаа. За харин яг тэрийг магадгүй төрийн байгууллага юм уу иргэд яаж ашиглаж байгаа вэ гэдэг дээр л магадгүй энэ асуудлуудын зөрөө гарч ийн үл гэж хараад байна л да. Жижиглэн худалдаа эрхлэгчдэр илүү энэ асуудал яригдж байгаа. Одоо жижиг болгон дээр наавна гэдэг чинь өөрөө айгүй өрөөсгөл ойлголт болчихно л да. Одоо хитэн мянга байгаа шүү дээ. Тэгэхээр магадгүй тэндээс тодорхой нэг нөгөө иргэн өөрөө гомдлоо гаргаад шийдвэрлээд явна гэдэг. Энэ хуулийн хэллэгээр бол ерөнхийдөө субъектив эрх гэдэг асуудал яригдж байгаа. Өөрөөр хэлбэл би минийхтэй холбоотой асуудлыг би өөрөө хандаж шийдвэрлэе гэдэг ийм асуудал яригдж байгаа. Би бусад хүмүүсийн өмнөөс од мэдээж хандах боломж нь хууль руу хязгаарлагдаж байгаа гэсэн үг л тийм. Зөвлөлтийн бодлогоороо бид нар өөрсдөө дотоод үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх гэдэг юм уу тийм. Үүнтэй холбоотой дотоод үйлдвэрлэлээ нэмэгдүүлж дотоод үйлдвэрлэлүүдэд тодорхой хэмжээгээр татварын бодлогоор дэмжснээр бол энэ дээр магадгүй тодорхой хэмжээний үнийг арай бууруулахын боломжууд байж болно. Зөрчлийн тухай хуулинд үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ хэрэгжүүлээг бол хувь хүнийг 500,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 5 сая төгрөгөөр торгоно гэж заасан байна. Өөрөөр хэлбэл бараа бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүй нэмсэн гэж үзвэл иргэн хуулийн байгууллагыг монополийн эсрэг газарт хандах боломжтой гэсэн үг юм. Үйл ажиллагаагаа эхлүүлээд 26 жилийн нүүрийг үзэж байгаа Флора цэцгийн дэлгүүр 10 гаруй салбартай 70 гаруй хүнийг ажлын байраар хангадаг бол нийт ажилчдын 95%-ийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг гэлээ. Тус дэлгүүрийн хувьд жилийн борлуулалтын орлого нь 3-аас 4 тэрбум төгрөг, импортын өртөг нь 1 орчим тэрбум төгрөг байдаг байна. Мөн улсад ямар нэгэн бүртгүүлгүй, татвар төлдөггүй жижиг цэцгийн дэлгүүр борны дарах мог шиг олширдог. Энэ нь шудраг борс өрсөлдөөнийг бий болгож байгааг цэцгийн бизнес эрхлэгч инх учрууллаа. Одоо манайх 10 салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаа явж байна. Манайх одоо нэг 70 гаруй ажилтнтай ажиллаж байна. Үүний одоо ихэнх хувийг нь бол эмэгтэйчүүд эзэлж байна. Нөгөө талдаа бас нөгөө Gen-Z үеийнхэн маань эзэлж байна. Дээрээс нь 50 гаруй одоо флористууд ажиллаж байна. Татварын асуудал бол нөгөө талдаа яхаа одоо улс орон юуныхаа татврынхаа бодлогыг шинжлэх гэж ингээл яагаад тэрэн дээр бол маш цаашаалтай байгаа. Одоо тэр нүүт төлөгчийн босхойг одоо өндөрсгөн гээд байгаа бол энэ бас миний энэ хүндад байгаа юмд бол бас нэлээд нэмэртэй юм байгаа гэж бодож байна. Нөгөө талдаа бас адилхан бизнес эрхэлж байгаа хүмүүс маань ч гэсэн өөрсдөө айгүй ухамсартай байж энэ улс их орныхоо үр шимийг хүртэж байгаа гэдэг утгаараа одоо улс их орондоо хэрэгтэй хүмүүс байх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхгүй ингээл
өөртөө л нэг ингээ болж ивэл болно гэдэг бодолтой. Тэгээд тэрнийхээ буруут нь хин нэг болгодог, хин нэг нь улс төрийн түвшээ одоо хүмүүсийг болгодог. Энэ тохиолдолд айгүй их газар аваад айгүй бухимдалтай байгаа тэрэн дээр бол сүүлийн хэдэн өдрүүдэд одоо би өөрийнхөө үндсэн ажлыг хоошин тавиад төрийн байгууллагууд руу бичиг өгч гэдэг юм ганцхан фэйсбүүкээр нэрвдэд суух биш ингээд үйлдэл хийгээд явж байгаа юмнууд бол байна. Тэгээ одоо төлж байгаа хүмүүсийн дуграал энийг цэгцлэх зам руу н оруулахгүй болвол одоо ингээд утгагүй байгаад тий. Одоо яг түрүүний хэлсэнчлэн одоо юу л вэ? Одоо энэ татвар төлөхгүй байгаа, импортынхаа мэдүүлгийг хийхгүй байгаа. Одоо та нар ингээд галийн мэдээ аваад үзвэл цэцгийн дэлгүүр оруулж ирж байгаа газрууд бол гарын 10 хүрээнд ч хүрэхгүй юм байгууллагууд байгууллага хүмүүс. Тэгэхэд одоо зах зээл дээр хүн болгоны мэдж байгаа ч л одоо бараг цэцэг гэхэд гэхэд булан тойрол хүн болгоно зарж ин тий. Тэр маань өөрөө хаанаас их үүсвэртэй вэ, хаанаас гаралтай вэ, юунаас орж ирээд ингээд зараадан гэдгийг бас холбогдох байгууллагууд нь шалгаад үзээд тэрийг нэгтлээд ингээд хэн зөв бэ, буруу вэ гэдгийг одоо улсын байгууллагууд нь өөртөө гаргаж ирмээр шүү дээ тий. Тэгэхэд чинь бид нар үндсэн ажиллаа хиймээр хахад чинь бас хажуугаар нь төрийн ажлыг хийх бас ингээд давхар шаардлагууд гарч ирээд байгаа байхгүй айгуу төвтэй. Импортын маань ихэнх хувийг бол мэдээж бүгд найрамдах хятад ард улс эзэлж байгаа. Тэгээд Нидерланд улсаас импорт хийгээд манайх бараг 5 гаруй жил болж байна. Тийм тогтмол импорт хийдэг. Цэцгийн нэр төрлийн хувьд гэх юм бол жилийн 4 улиралтай цэцгүүд, seasonal цэцгүүд гэдэг ингээд хуваагддаг байгаа. Тийм. Тэгээ бүх цэцгийнхаа нэр төрөл юмнуудыг авах юм бол 100 гаруй бараг нэр төрлийн цэцэг. Тэгээд цэцгийн хувьд бол тийм байгаа. Тэгээд түүн дотроо өнгө, сорт гэдэг юм бол цаашаа задрах юм бол өчнөө олон байна. Үнэний өсөлт бууралт болохоор одоо ихэнх хувийг нөгөө импорт нь хятад эзэлж байгаа гэдэг утгаараа хятадын цагаан сар бидний цагаан сартай бас маш их холбоотой байгаад байдаг. Цагаан сар маань хятадтай юутай холбоотой гэхээр хятадд маань нөгөө цагаан сар болохоор хүмүүс бараг сар гараа амардаг хүн болго мэдж байгаа тий. Тэгэхээр ургац нь өөрөө байхгүй болно. Тэгээд яг тэр үеүүдээр нь бидний нөгөө busy цаг хугацаа болж идэг. Тэгэхээр эрэлт нь өсгөр үнэн өсч идэг ийм юу байдаг. Тэгэхээр жил болгон ямар өөрчлөлт байгаа вэ гэхээр нөгөө календараараа бодох юм бол эсвэл мартын цэцэг өсч идэг, эсвэл валентины цэцэг өсч идэг. Энэ жил бол жишээ нь валентины цэцэг илүү өсөлттэй ирсэн. Мартын цэцэг бол харьцангуй тогтвортой гайгүй, валентины үнээс бол буурч ирсэн. Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн ээлжил хуралдаанаар мөнгөн зээлийн үйл ажиллагаанд дах зээлийн хүүгийн дээд хэмжээ хэлэлцүүлэхээс гарсан санал дүгнэлтийг хэлэлцсэн байна. Мөн улсын дээд шүүхийн өнгөрсөн оны 9-р сарын 23-ны өдрийн тогтоолоор мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлөөс дахин шинэ акт гаргах хүртэл тус зөвлөлийн 2024 оны 1-р сарын 18-ны өдрийн мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох тухай 1-р тогтоолыг 6 сарын хугацаагаар төтөлзүүлсэнтэй холбогдуулан энэ хуралдаанаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5% байхаар хэвээрүүлдэг шийдвэрлэжээ. 2024 онд уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт 571 удаагийн арилжаагаар 24.8 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг нийт 8894.3 тэрбум төгрөгөөр арилжаасан нь өмнөх оноос 17.9%-аар өссөн үзүүлэлт болжээ. Нийт арилжааны 93%-ыг нүүрсний арилжаа, 6.4%-ыг төмрийн хөдөр баяжмлын арилжаа, 1.5%-ыг зэсийн баяжмлын арилжаа, харин үлдсэн 1.1%-ыг хайлуур жаншны арилжаа тус эзэлж байна. Өнгөрсөн 2024 онд өгнөц цаасны компаниудын нийт хөрөнгө 470.6 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оноос 42%-аар өссөн үзүүлэлт болжээ. Өмнөх онтой харьцуулахад орлого 32.1 тэрбум төгрөгөөр, харин зарлага нь 20.4 тэрбум төгрөгөөр өсөж 28.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Мөн өгнөц цаасны компаниуд нийгмийн даатгалын шимтгэлд 4.5 тэрбум төгрөг, хувь хүний орлогын албан татварт 2.2 тэрбум төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татварт 3.7 тэрбум төгрөгийг тус төлж, улсын төсөвт нийт 10.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Доллар мэдээ үргэлжлэж байна. Монгол банк мөнгөний бодлогын хүүг 2.1%-аар нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.
Ингэснээр сүүлийн 6 сар 10% дээр доктортой байсан мөнгөний бодлогын хүүг 12 болгон нэмэгдүүлсэн талаар Монгол банкнаас мэдээллээ. Дотоодын нөхцөл байдал тэр дундаа захиргааны үнийн өсөлтөөс үүдсэн инфляцийн өсөлт, нөгөө талдаа гадаад зах зээл Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн авч хэржүүлж байгаа бодлого зэрэг нь ийхүү мөнгөний бодлогын хүүг өсгөхөд хүргэсэн байна. Монгол банкны мөнгөний бодлогын хороо өнгөрсөн жил бодлогын хүүг 3% бууруулсан. За гэхдээ захиргааны үнийн нэмэгдэл зэргээс болж инфляц Монгол банкны зорилттой түвшнийг хэдийн даваад байна. Түүнчлэн засгийн газраас хэрэгжүүлэх мега төслүүдийг дотоодын их усүрээр санхүүжүүлэх боломжгүй. Хэрвээ хөрөнгө оруулалт хийлээ гэхэд төлбөрийн тэнцэл төгрөгийн аншид эрх дарамтыг нэмэгдүүлж инфляцийг улам эрчимжүүлэх эрсдэлээ илээ. Өнөөдрийн инфляцийн хэдийгээр 9.6 байгаа ч гэсэн саяны өсөлтүүд бол ороогүй байгаа зүйл учраас эргээд инфляцийн дарамт нэмэгдэх нэ гэдэг нь бол ойлгомжтой байгаа. Тэгэхээр бол одоо бодлогын хүү 10 байгаа. Тэгэхээр эдгээрийн 5 сарын үед ч гэдэм үү одоо энэ дулааны үнийн өөрчлөлтөөр инфляц бол өөрөө 2 оронтой тоонд орох тэр хэвтэл 12% руу хүрэх юм одоо манай тооцоо судалгаа байгаа учраас төрүүлээд одоо бодлогынхаа шийдвэрийг биднээс ингээд төрүүлээд аваад мөнгөний бодлогын төлөв хатууруулад явж байгаа. Өнгөрсөн онд эдийн засаг 4.9% өсөлттэй гарсан. За мэдээж Алтай газрын засгийн холбоорлолт багасч балын зөв бис хорогдол нэмэгдснээс болж хөдөө аж ахуйн салбар хасагтай гарсан нь нөлөөсөн. За төсөөснөөс доогуур үзүүлэлтэд гарсан эдийн засаг саарсан ч энэ оны төлөвийг 7-8% хэвээр хадгалжээ. Мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлсэн нөлөөлөл нь эх оны үдийд мэдрэгдэн гэсэн байна. Зөвхөн бодлогын хүүн дээр л бид нэр өнөөдөр ингээд шийдвэр гаргасан ингээд 2-1 чугаар гаргаж байгаа. Тэгэхээр энэний одоо бүрэн нөлөө бол ингээд 1-2 улирлын дараас ингээд нөлөөлөл нь ороод эхлэх боловч яг үндсэндээ өнөөдрийн гаргаж байгаа шийдвэр бол эх оны дунд гэхэд бол одоо ингээд бүрэн нөлөөлөл нь өнөөдрийн шийдвэрх бол гарна. За ялангуяа өнөөдрийн гаргаж байгаа шийдвэр бол 26 онд инфляцийг зорилттой түвшинлүүд доош нь буулгаж оруулж ирэх ийм одоо агуулгатай гэсэн үг. Мөн өрхийн өрийн дарамтыг бууруулах зээлийн хит өсөлтөөс сэргийлж санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах зорилгоор хэрэглээний зээлийн өр орлогын харьцааг 50% хүргэсэн байна. Тэтгэвэр тэтгэмжийн орлого барьцаасан зээлийн хувьд зээлийн сарын төлбөрөө төлсний дараах зээлэгчийн үлдэх орлого нь амжиргааны доод түвшинг хангахад хүрэлцэхүйц буюу түүнээс доошгүй байхаар тогтоох шийдвэрийг тус гаргасан байна. Нийслэл энэ жил түүхэнд байгаагүй өндөр хэмжээний төсвийг баталсан. Энэ хөрөнгөөрөө бүтээн байгуулалт хийнгээд 2025 оныг дэмжигч жил болгон зарласан. Хэдийгээр эрчим хүч шинэ автоцом хот гээд олон ажлуудыг хийхээр төсөвтөө тусгасан ч олон жил төсвөөс мөнгө аваад ч босоогүй олон барилга байгууламжууд энэ жилч хаягдсангүй. Энэ дунд нэг автобусны бааз барих гээд 10 гаруй компани нийлээд ч босгож чадаагүй жишээ хүртэл байна. Хамгийн гайхмаар нь олон компани хамтарсан гэх автобус баазыг барих ажил аль 2017 онд эхэлсэн төвхтэй. Зураг төсөв ажлын даалгавар техникийн тодорхойлолтгүй он дамжих ёс харин шинэ 32 гээд нийтдээ 41 төсөл арга хэмжээ энэ онд хэрэгжихнэ. Төсөв хөрөнгө дутагдaltaй гээд сургууль цэцэрлэгүүд мөнгөндөө таруулж бассоор өчнөөн жил болж байхад сүндэрлэхгүй ирнэ төсвөөс мөнгө хомсолсоор байгаа хэд хэдэн төслүүд байна. Тухайлбал автобус 3 бааз. Хотын дараа Сумья азрын үед шинэ орон байртаа болгоно гээд хуучин баазыг нь дуудлага худалдаагаар хувийн хвшил зарсан байдаг. Ингээд дахиалтад шинэ автобус бааз барихаар 2017 оноос төсөн мөнгө хаясаар ирсэн ч одоо гэрн автобус оруулах газар алга байна. Учир нь шинэ бааз барихдаа 13 багц ажлыг төлөвлөж 12 компани хуваа өгсөн байна. За гэтэл энэ олон компаниуд нь ажиллаач олигтой хийлгүй үлгэн салган өнөөдрийг хүртэл явж ирсэн талаар хотын дарга Нямбатар хэлжээ. 6-7 жил болж байгаа энэ ажил 2025 оны нийслэлийн төсвөөс 146.5 сая төгрөг хуваарлсан. Харин өнгөрсөн жил ч ялгаагүй 164.9 сая төгрөг өгчээ. За гэтэл шинэ автобус бааз нь 2020 онд ашиглалтад орох ёстой байлаа. Зорчигч тээвэр 3 автобус паркийн барилгын 2 дугаар ээлжний эхний хэсэг болох ногоон байгууламж зам талбайн барилгын ажлыг Тэгш Плант гэх компани хариуцсан авчээ. 2019 оноос ажлаа эхлүүлж дунд нь 7 удаа гэрээгээ сунгасан байна. Өнгөрсөн жилийн байдлаар ажлын авцан 70% байна гэх дүгнэлт гарсан байна. Харин паркийн засвар үйлчилгээний төвийн барилгыг барих тендерт Enigma Construction компани халгарсан байна. За энэ мэт 10 гаруй компаниуд ганц бааз барих гэж өчнөөн жилийг зарцуулж байгаа юм а. За ганц энэ биш сургууль цэцэрлэг барих гээд бас л 5-6 жил болж байгаа төслүүд ч хүртэл байна. Тухайлбал Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд 640 хүүхдийн судалтай сургуулийн барилга 2020 онд эхэлсэн ч одоо хэрэг дуусаагүй. За сургуулийг барих тендерийг 2020 онд зарлаж Lucky Life гэх компани
компани шалгарчээ. Өнгөрсөн жил барилга усралтын суур бетон цэцгэлт хийгдсэн. Харин суурийн нүх шороогоор дүүргэж нэгтруулалт хийгдсэнгээ тооцвол ажлын авцад дөнгөж 21% явж байгаа гэсэн дүгнэлт гарсан байна. За энэ мэт сүндэрлэх гэж 4-5 жилийн нүүрийг үзэж байгаа сургуулиуд хотын энд тэнтгүй л баригдаж байна. 2018 онд Сонгон хайрхан дүүргийн 62 дугаар хороонд 640 хүүхдийн судалтай сургуулийн өргөтгөл, мөн Сүхбаатар дүүрэгт 320 хүүхдийн сургуулийн өргөтгөл баригдаж дуусалгүй 7 жил болж байна. Хэдэн давхар сургуульч биш 412 сая төгрөгийн спорт заал барих гэж 5 жил болж байхад бүхэлдэн сургуулийн ажил ингэж удааших нь аргач үг юм а. За энэ бүгдэд энэ жил 1 тэрбум хүртэлх төсвийг тус нь хуваарлаад баталчихсан байна. Сургууль цэцэрлэг барина гэд хугацаа завшиж ашиглалтад оруулахгүй удаадаг компаниуд цөөнгүй байгаа юм а. Энэ мэт компаниудыг харж эксалтад оруулж худалдаа авах ажиллагаанд оруулахгүй гэж хотын дарга хэлсэн удаатай. Энэ үг замхрах уу аль эсвэл давс мэт шорууг шийдвэрийн үр дүнд цэгцэрх үү гэдгийг харахад үлдлээ. Харин хотын иргэд бодит байдал дээр цагаан амирхийн тулд өдөр тутамдаа алхаж байна. Орой ажил тарах өглөө хичээл зөвлөх цагаар явгууны төвжирэл үүслээ алхаж байна. Хамгийн гол нь явган хүнийхээ замыг яа дугуун зам гэдэг юм одоо байрны ярина гэж байгаа тэр хизээ яаж барих мэддэхгүй. Яваахан дүүзэн тээвэрч гэнэ юу ч гэнэ одоо мэдэхгүй байдаг тийм юм зөндөөл юм байх шиг. Энийгээ хэрэгжүүлээд зохион байгуулж хотын гоёл хөгжих тийм төлөвтэй харагдаж л да өдөөний бидэнд болов. Автобуснаас болоо тэгэл 2-3 бол алах нь. Явган хүний зам ер нь дутагдaltaй байна. Ер нь тэгэл дахиад тавих шаардлагатай байна л гэж бодож байна. Ерөөсөө ирж буцахтаа алхах ч л байдаг шин. Одоо сургуулаас өвцөөр хүртэл алхах нь ихэр чи идэм бэ? 5%. Тэр хвцаалах. Яг уу одоо ингээд төв замаар алхахад бол ямар ч тийм асуудал байхгүй. Одоо ингээд тэр доошоо моошоо ингээд нэг за муухагаар хэлэхэд нөгөө захын замуудаар алхах жоох асуудалтай байдаг шүү. Одоо их засаг маскаар алхахад нөгөө ингээд зам байдгүй ш цаана. Машин зам дээр хаяад алхаад идэг. Одоо тэгэл одоо эн чинь ингээд дүүрэн ингээд баг айрам дайманд явах гэж байгаа юм шиг олон хүмүүс явж л байд. Тэнгүүд нь автобусын суу ихээр суудлалтахгүй. Автобус олдохгүй. Тэгээ алхахыг ингүүд жахталцаад амар хэцүү. Яг энэ одоо энэ хан уул руу би энэ дарга нарыг л явуулаад байна гэж харддаг шүү дээ. Одоо энэ багшийн дээдийн уулзуур тэгээд цаашаага гадаад явдлын яамны уулзуур тий. Тэр яг энэ урт хатлал явуулаад идгээ. Урагшаа хаашаа. Бид нар болохоор зэрэг ингээд шулуун төв замаараа явах боломжгүй. Тийм учраас буугаад алхахаас өөр аргагүй болдог. Алхах нь л дээр таг тэг зогсолт хийж хэрэгээс алхахгүй бол болохгүй болчихж байгаа юм. Тэгээ автобусын суугаа хариул нэг 3-4 цаг дотроо харьдаг. Тэгээд алхачвал бараг 1 цаг гаруй дотор алхах тийм дөө. Иргэдийг залхуу алхахгүй гэж шүүмжлээд байгаа ч мөн чанар дээрээ сайд дарга нар төсвийн мөнгөөр унаага бэлдүүлээд явдаг. Тухайлбал засгийн газрын автобаз нь 209 машин үйлчилгээнд явдагч хүрэлцэхгүй үед хувийн машин хүртэл түрээсэлдэг байна. Манай өөрөө автобазын үндсэн одоо дүрмэнд бол мэдээ төрийн үйлчилгээг автоэрийн үйлчилгээ авч явах хэрэгтэй тийм дүрмтэй. Тэр дүрмийнхээ дагуу Улсын хурлын хамгийн газар, ерөнхийлөгчийн хамгийн газар, засгийн газрын одоо аппарат тэр чигээр яамд төсөв шүү дээ. Мөн дээрээс нь дагж байгаа агентлагууд байна. Их хурлаас одоо хүсэлтээ өгөөд манайх ийм аймагуд руу ийм гишүүд явнаа. Ийм газар руу ийм сайд нэр ажиллалт явнаа ч гэдэг юм те. Ингээд явдаг зарчмыг авч явж байгаа. Нийслэлийн төр захиргааны автобаз нь 86 тээврийн хэрэгсэлтэй. Харин өдөр тутам тус баазын 50 гаруй машин үйлчилгээнд явдаг байна. Ингээд дуудлага өгсөний дагуу жолоочтой машинууд үйлчилгээнд явдаг. Гэвч тухайн машинуудын явсан газрыг хянахт хөрөмж байдаггүй байна. Өдөр тул нэг 50-аас 52-3 тээврийн хэрэгсэл дуудлагаар үйлчилгээ үзэж ажиллаж гардаг. Урд өдөр дуудлага аваад маргааш нүглэн ажилдаа гардаг. Яг гоо эндээс болохоор юу яадаг юм диспетчер тэмдэглэгээ хийж олж байгаа харцдаг. Эрэгтэнд бас буцаагаад тэмдэглэгээ хийж авдаг байна. 40 км явах боломжгүй заримдаа 15, заримдаа 20, 25, 90 хүртэл явна. Тус баазын нэг машин өдөрт 40 км явах хязгаартай. Энэ хязгаарын дагуу бензиний мөнгөө тооцоолж авдаг. 86 тээврийн хэрэгслээс нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга л өдөр тутамдаа машин ашигладаг. Бусад дарга нар нь бүгдээрээ хувийн машинаараа явдагч баазаасаа жолооч захиалж шатхуунаа бодуулж үйлчлүүлдэг гэлээ.
Ногоон автобусны гих тодотголтой хэргийн шүүх хурал 6 дахь өдрөө үргэлжлэлээ. Өчигдрийн шүүх хурлаар бодлонтой асуудал үүснэ автобусны стандарт хөдөлгөөр байсан. Тодорхойлбол оруулж ирсэн гих автобусны хөдөлгөөр нь Евро 2 стандарттай байсан гэж Солонгосын далаас мэдэгдсэн. Харин хариуцсан хүлээн авсан Монголын далайн хариуцагч нь Евро 3 гэж мэлцээр шүүх хурал завсарласан. Ингээд голдон зуусгчийн үүрэг хүлээсэн Тинуого компани асуудлын зангилыг тайлх учиртай байсан. Гэвч гогцоог нь гаргаж чадсангүй. Учир нь Тинуого компанийн гүйцэтгэх захирал тухайн үед өвчтөй байсан учраас ямар автобус авч байгаагаа ч мэдлгүйгээр гарын үсэг зурсан гэж өөрийгөө хазаасан мэдүүлгийг өнөөдрийн шүүх хурлаар өгсөн байна. За энэ 2023 оны 2 сард мөн одоо 0.1 дундуур зураас 0.1 дугаартай нийтийн тээврийн газартай энэ байгуулсан жишээ нөгөө нэмэлт худалдан хожлын газартай байгуулсан нэмэлт гэрээ байдаг тийм үү? Та энэ талаар мэдж байгаа юу? За нэмэлт гэрээ байгуулсан гэдэг. За энэ нэмэлт гэрээ байгуулалтаа их багтаамжийн ямар дэс сүлгүүртэй автобус оруулж ирэхээр тухайн гэрээгээр тохиролцсон юм бэ Тинуого компани? Евро стандартын шаардж байгаа гэсэн хөдөлгөөртэй автобус. Евро стандарт гэдэгтээ Евро 2 юм уу 3 юм уу аль хөдөлгүүрийн та яриад байгаа. Та түнхсээ бас ихдээ Евро стандарт л гэж яриад шүү дээ. Евро стандартын шаардж хангасан гэдгээр би хэлж байна. Яагаад бэ гэхээр биш үү? Би энэ гэрээ байгуулах үед өвчтөй байсан. Тэгээд гарын үсэг зурсны дагуу би очиж 2 дугаар гарын үсгийн зураад энэ гэрээнд гарын үсэг зурсан байна. Харин миний асуулт нь та зүгээр яг энэ гэрээг би мэдэхгүй байна гэдэг юм уу? Эсвэл Евро 2 юм уу 5 юм уу аль нэг Евро 2 стандартын шаардлага. Евро 2 юм байна тийм үү? За. Та бүхэнд Тэнгэр телевизийн 7-аар дотоод мэдээ хүрлээ. Одоо ботоо бидэний дараа гадаад мэдээ хүрнэ.